Ерөнхий юунд тэтгэгч Италийн залуусын загварын хамгийн эрэлттэй брэнд Terranova. Сайн байцгаана уу? Бид энэ контентоор кинод илгэсэн бүтээл pop culture-ын сонин ачнуудаас томилон өргөж явах болно. За тэгэхээр шууд энэ удаагийн сэдвүүдтэйгээ танилццгаая. — 2025 оны Parasite хэмээн нэрлэгдэж буй өмнөд Солонгосын нэрт найруулагч Park Chan-wookийн шинэ бүтээл No Other Choice. No Other Choice нь Oldboy, The Handmaiden, Decision to Leave зэрэг шуугиан нэрсэн бүтээлүүдээр алдартай найруулагч Park Chan-wookийн шинэ уран бүтээл бөгөөд Black Comedy Thriller төрөлд хамаарах кино юм. Энэхүү кинон Donald E. Wesley-гийн 1997 онд хэвлэгдсэн The Axe романаас сэдвүүлсэн бөгөөд мэдээж Park Chan-wookийн бүтээл учраас Солонгосын хамгийн элитүүд тоглох нь тодорхой. Үүнд Lee Byung-hun, Son Ye-jin, Park Hee-sun, Lee Sang-min, Cha Seung-won, Yoo Yeon-seok зэрэг шилэгмэл жүжигчтэй багтаасан байна. Киноны үйл явдал нь нэгэн цагт цаасны үйлдвэрт амжилттай ажиллаж байсан Мансу гинт ажилгүй болсноор гэр бүлээ тэжээхин тулд ямар ч сонголтгүйгээр хариг шийдвэрүүд гаргаж байгаагаар өрнөхнэ. Тэрээр ажил зоочлох компаниас ажлын байрны өргөдлүүдийг хулгайлж өөрийг нь өрсөлдөгч болж болох хүмүүсийг системтэйгээр устгаж эхэлнэ. Ингэхдээ түүний бүх үйлдэлүүд нь санаандгүй болох байдлаар хийгдэх бөгөөд энэ нөхцөл байдлыг олонд ордуулна гэсэн үг. Уг бүтээл нь капитализмын харгас нөхцөл хүний хувь заяаны эмнэлт байдлыг харуулахын зэрэгцээ орчин үеийн нийгэмд химэл оюун ухааны үр нөлөөгч давхар хөндөх болно. Энэ мэдээж үзэгчдэд харгас боловч гүн утга санааг харуулах юм. Кино албан ёсоор 2025 оны 8 сарын 29-нд Венецийн кино наадмын дэлгэцээр нээлттэй хийж үзэгчдээс тасралтгүй 8 минутын алга ташлт хүртсэн ба тус наадмын алтан арслангийн шагнал нэр дэвшжээ. Дараагаар нь Торонтогийн олон улсын кино наадмаас гол дүрийн жүжигчин Lee Byung-hun тусгай хүндэтгэлийн шагналыг хүртсэн өмнөд Солонгосын анхны уран бүтээлч болсноор тогтохгүй Кинобог арт түмний сонголт номинацид ялалт байгуулжээ. Мөн өмнөд Солонгосоос эх жилийн Оскарын наадманд нэр дэвших киногоор сонгогдоод байна. Ийхүү хошигнол эмгэнэлийг уран сайхантай хослуулсан No Other Choice нь зөвхөн Солонгост бус дэлхийн нийтэд капитализмын шудраг бус өрсөлдөөний аимшиг сануулсан Park Chan-wookийн 20 жилийн мөрөөдлийн үр дүн болсон оргил бүтээл хэмээн нэрлэгдээд байна. Уг бүтээл нь энэ сарын 26-наас манай кино шатруудаар нээлттэй их билээ. Jenny Make-A-Wish. Шидэт төсөл биелүүлэгчийн тухай шинэ Солонгос драма. 2016 онд гарсан Хамбуро Эцэтагийн гуниг драманы бүрэлдэхүүнээр иргэнэгдээд буй Kim Woo-bin, Bae Soo-jin-ийн хамтарсан Jenny Make-A-Wish нэртэй фэнтези романтик инедмийн жанрын зурвал тун удахгүй үзэгчдийн хүртэл болох нэ. 나빠질 이거? 그걸 바로 한다고? Энэхүү бүтээл нь 2025 оны 10 дугаар сарын 3-нд Netflix-ээр засагдахаар товлогдсон байна. Kim Woo-bin жүжигчин 1000 жилийн дараас ирсэн шидэт бэрдийн дүрийг бүтээж, Bae Soo-ji хатуу дүрм өдөртэй амьдрал баригдсан Gayon хэмээх бүсгүүн дүрийг бүтээх нэ. Санамсаргүй байдлаар дэндүү болсон Gayon 3 өсвөл гун амьдрал нь эрс өөрчлөгдөх бөгөөд дүр бүрийн эрсдэс хөгжилтэй зан чанаруудыг тулгуурлан сонирхолтой үйл явдлуудаар чимжээ. Драманд мөн өөр олон сонирхолтой дүрүүд багтаж, бэрд болон жирийн бүсгүүн харилцаа, шидэт ертөнц ба бодит амьдралын огтлцлыг баяжуулна. Энэхүү бүтээлийн зохиолыг алдарч зохиолч Kim Min-soo бичиж, Studio Dragon-оор хамтран бүтээсэн төслийн чанар нэр өндийг илтгэх үзье. Кино зураг авал зөвхөн Солонгост бус Дубай зэрэг олон улсад хийгдснээр дэлгэцийн өнгө цар өрөөг олон өргөжүүлж. Гэсэн хэдиж драмын сурталчилгааны зураг туудас тийзер зэрэг зарим фэнүүдийн шүүмжлэлд өрцөн бөгөөд тэд төсөөлсөн сул гэж үзсэн байна. Энийг мэдэж бид бүгд хүлээх л болтлоо. Хүний орчлон ба шидэт ертөнцийн зааг дээр хайр, өөрчлөлтийн тухай шинэ өгүүлэмжийг хэрхэн авчрахаа бүгдээрээ сонирхон хүлээж байна. The Conjuring Last Rites буюу алдарт The Conjuring кино зурвалын аль биесний төгсгөл гэгдэж байгаа болохоор энэ бичлэгтээ дуртахгүй байхын арга алгаа. Киноны үйл явдал Пенсильвани мужид 1970-аас 80-аад онд өрнөсөн Smurl гэр бүлийн аимшигт үхээс идэвхжээ. Smurl гэр бүл шинэ байшиндаа нүүж орсноор хорон хүчний аимшигтай үзэгдэлд өртдөг. Эцэст нь Эд ба Лорен Warren гэр бүлээрээ охин Жуди хүргэн Тони нарын хамтаар Smurl нарыг аврахаар сүнслэг тулаанд оролцож хүн ба чөтгөрийн эцсийн мөргөлдөө өрнөсөн. Кино маань энэ удаач мөн түүхэн сууртай. Smurl гэр бүл 1974-өөс 1989 онд хорон хүчний дарамтад орсон гэхээс нь тухайн үед өргөн шуугиан тарьж Эд ба Лорен Warren нарын мөрөдлөг судалгаагаар олон танигдсан бөгөөд хожим ном кинонд тусгагдсан. Кино маань нээлтийн өдрөө Америк нэгдсэн улсад 34.5 сая долларын орлогоор бокс оффисыг тэргүүлсэн бөгөөд эхний 7 хоногт зөвхөн Америк нэгдсэн улсад 83 сая доллар, дэлхийд даяар 200 сая $, олж аимшиг киноны түүхэн дэх хамгийн хүчтэй нээлтүүдийн нэгийг тогтоосон. Гэснээс энэ жил ч аимшиг кинонууд үнэхээр өнгөтэй үзэх юмтай байлгаж байна.
Last Ride-ыг онцгой болгосон зүйл нь өмнөх ангиудад аван байсан чөтгөрийн гарал, сүнслэг айцыг хүний хувьсээ гэр бүлийн уялдаа холбоотой холбон хааж өгсөн явдал. Айц байсаар байсан ч хамгийн сэтгэл хөдлөм хүн тал руу чиглэсэн бүтээл болж бүглүүд нь франчайзыг сэтгэл хөдлөм төгсгөлийн өнгөөр хааж чадсан байна. Гэхдээ Conjuring цуврал болоо эргээ ирнэ гэж байгаа. За тэр талаар гэхдээ яваан даалгалаа. Demon Slayer Infinity Castle. Demon Slayer Infinity Castle хашира тренинг архийн үргэлжлэл үйл явдал гарч байгаа бөгөөд эцсийн Sunrise Countdown архийн өртөл болж буй үйл явдлыг харуулдаг. Өмнөх архийн төгсгөлд Музан Убуяшигийн занганд төртөж зогтохтойгоо өөрийн юр бусын орон зай болох Infinity Castle руу орж бүх Demon Slayer-уудыг энэ цайзныг хүчээр татан оруулснаар төгссөн. Энэхүү төгсгөлгүй өөрөө шат хонглолоос бүрдэх цайзыг Upper Rank 4 болох Накиме удирдах байнгын хөдөлгөөнтэй төрөөдмөл хэлбэртэй байлгадаг нь чөтгөрийн ангуучдад хүн сорил болдог. Infinity Castle өрнөх тулаанууд нь дөрүүдийн хувь заяаг тодорхойлох оргил мөчүүдээр дүүрээ. Энэ нь музааны хүч, мөнхийн айдас, гарцаагүй хувь тавиланг харуулж дөрүүдийн дотоод хүч сэтгэлийн төрөлийг илэрхийлдэг. Тулаан бүр зөвхөн хүчний тэмцэл биш харин итгэл, орон зориг, гэмшил, хайр гэсэн хүний сэтгэл зүйн гүн гүнзгий углууртай холбогдно. Ufotable студ энэхүү архийг амьдлахтаа Эстрийн уран зургийг санагдуулсан төрөөдмөл орон зайг гайхамшигтай дүрсэлж Юки Кашурaba, Го Шина нарын хөгжмөөр тулаан бүрийн онцлог сэтгэл хөдлөлтийг улам хүчтэй болгожээ. Энэхүү арк нь Infinity Castle Trilogy нэртэйгээр 3 хэсэгт хуваагдсан гарч байгаа бөгөөд Part 1 Akaza Returns 2025 оны 7 сарын 18-нд Японд нээлттэй хийж Tanjiraba Gyoгийн Akazaтай хийсэн тулаанаар төлөвлөсөн бол Part 2 Battle in the Castle 2026 онд гараад тоглогдож, үлдсэн Hashira нарын оргил мөчүүд болон Upper Rank-уудтай хийсэн тулааныг харуулна. Харин Part 3 Collapse of the Castle 2027 онд гарах таамагтай байгаа бөгөөд Infinity Castle нурж оноо тэмцэл газар дээр шилжиж, шууд музаантай их эцсийн тулаан Sunrise Countdown арк шилжнэ. Мэдээж дараагийн партуудын нээлтийн өдрүүд аль биесээр батлагдаагүй бөгөөд товн солигдох боломжтой. Хэдийгээр уг кино өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийсэн ч энэ амралтын өдрүүдээр дахин 3 шинэ рекорд эвдэж хэд хэдэн том амжилтад хүрээднэ. Өнөөдрийн байдлаар дэлхийд даяар $555 сая орлого олсноор бүх цаг үеийн хамгийн их орлого олсон анime болоод байна. Akaza эхлээд Rengokuгийн цээж нь нүх үлдээсэн бол энэ удаад бидний зүрх сэтгэл том нөхийг үлдээлээ. Ерөнхий ивент тэтгэгч Италийн залуусын загварын хамгийн эрэлттэй брэнд Terranova. Harry Potter бол бидний хүүхэд насны хүсэл мөрөөдөл болсон шидийн ертөнцийг дэлгэснээр амьдсан бүтээллээ. Hogwarts сургууль, шидэт цаваа, нисдэг шүүр, гайхамшигт амьтад зэрэг нь олон үеийн уншигч үзэгчдийн төсөөллийн ертөнцийг байлдан дагуулсаар ирсэн. 2011 онд Harry Potter and the Deathly Hallows Part 2 гарах үед кино цуврал төгсөж бидний хувьд дурсамж болон үлдсэн билээ. Харин 2023 оны 4 сард HBO, Warner Bros, Bronte Film and TV, Hazy Films хамтран Harry Potter телевизийн цувралыг хийхээр болж дэлгэсний дахин амьдлах томоохон төсөл эхлүүлснээр зарласан нь дэлхийд даяар баяртайгаар хүлээн авсан байдаг болсон. Энэхүү шин төсөл нь J.K. Rowling-ийн 7 ном дөр үндэслэн 7 улирал үргэлжлэхээр төлөвлөгдөжээ. 2024 оны 9-р сард анхны нээлттэй дүрэн сонгон шалгаруулалт зарлагдаж, Англи болон Ирланд гаралтай 9-11 насны 32,000 хүн шалгаруулалт оролцсон бөгөөд 11-12 дугаар сарууд Dumbledore, Snape, McGonagall, Hagrid зэрэг дүрүүдийн жүжигчдийг тодруулж эхэлсэн. Гэвч дүр сонголтууд маргаан дагуулсан удааж бий. Snape-ийн дүр тоглохоор сонгогдсон Papa Essayduke хар арист Snape-ийн фенүүдийн төсөөлтөд зөрчилж гинэ хэмээн цахим орчинд эсэргүүцэл өрнөсөн. Hermione Granger-ийн дүрийг бүтээхээр сонгогдсон Arabella Stanton арсны өнгө гадаад төрхөөрөө ялгуурлан доромжлуулсан тул HBO Max энэ талаар racist шинжтэй гэж үзэн постны комментсгийг хаагаад турсан. Мөн Albus Dumbledore-ийн дүрд John Lithgow сонгогдоход яагаад Английн сүл дүрд Америк жүжигчин тоглох ёстой вэ гэх шүүмжлэлт гараад авсан. Зураг авалт 2025 оны 7 сараас албан ёсоор эхэлсэн бөгөөд 2026 оны дунд үеэр дуусгаар төлөвлөгдөж байгаа бол цувралын анхны улирал 27 онд HBO болон HBO Max-аар цацагдах нь одоогоор баттай хэвээр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 2025 оны 9 сарын 1-нд Warner Bros албан ёсоор зарласнаар анхны кинонд Professor Flitwick-ийн дүрийг бүтээсэн Warwick Davis HBO-ийн шинэ хөлбөртөө дахин оролцохоор болсон нь хуучин жүжигчдээс хамгийн түрүүнд эргээд ирж буй тохиолдол болжээ. EXO эрхий эрэлт. Анхны цаас орохтой зэрэгцээ одоош дуунууд нь Солонгосын бүх чартуудыг эзэгнэдэг EXO хамтлаг 2025 оны 12 дугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирэхэд бэлтгэж байгаа нь фенотикийн хувьд хамгийн хүлээлттэй мэдээ болоод байна. Хамтлагийн хамгийн одхон гишүүн Сеун цэргийн албаа 2025 оны 9 сарын 20-нд хааж дусснаар бүх гишүүд өргөт албаа хааж удаан хугацааны дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ өрнүүлэх боломж бүрдээд байгаа билээ.
Ингэснээр 2023 онд гарсан Cream Soda сойшгоо анхны хамтын дуу цомог нь болох төлөвтэй байна. Энэ удаагийн comeback нь зөвхөн дуу хөгжмөрөө бус EXO ээлүүдийн олон жилийн хүлээлт итгэл найдварын хариу болж K-pop-ын дараагийн том үйл явдлын нэгээр нэрлэгдэх нь гарцаагүй. 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж хамтлагийн гишүүдийн хувь хувьсгалын асуудлаар олон сенсац дэвдээгээд авсан уг хамтлаг K-pop зах зээлд одоо ч хүчрэг байр суурьтай хэвээр байгаа бөгөөд 2021 оноос хойш хятадд үйл ажиллагаа явуулж хоёр улсын гэрээний асуудлаар хамтлагтай эрэг нэгдэж чадахгүй байсан Лээ хүртэл энэ удаагийн эргэлтэд оролцох сурагтай байна. Хамтлагийн хамгийн анхны үндсэн концептэд гишүүд өөрсдийн супер хүчийг ашиглан улаан хүчийг ялж хоёр ертөнцийг буцаа нэгтгэх тухай өгүүлдэг ба энэ удаагийн эргийн ирэлтээ улаан сар хэрцэн 9 сарын 8-ны өдөр зарласан нь ч бас энэ концепттэй холбоотой гэж үзэж байна. Big Bang Coachella 2026. Ирэх жил Big Bang хамтлагийн маань 20 жилийн ой болголээ. Тэгвэл ууг байн баяртай давхцуулан Coachella хөгжмийн наадамд оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд аль бие ёсоор багтсан байна. Уг наадам нь хамгийн анх 1999 он зохион байгуулагдсан бол өдгөө жил бүр 200 гаруй мянган хүнийг хамарсан рок, хип-хоп, электро болон поп урсгалуудыг нэг дор цуглуулж чаддаг Америкийн нэгдсэн улсын хамгийн нэр хүнтэй хөгжмийн наадмуудын нэг болоод байгаа билээ. Тус наадам нь зөвхөн хөгжмийн төдийгүй соёл, урлаг, загвар, амьдралын хэм маягийн томоохон үзүүлбэр болон хувираад байна. Мөн сүүлийн жилүүдэд Blackpink, 21, ENHYPEN, 80 зэрэг өмнө солонгосын уран бүтээлчдийг өөрөө оролцуулах болсноор хөгжмийн салбарт цар хүрээгээ олон тэлээд бүбэлээ. Тэгвэл альва хөгжмийн наадмуудад өөрсдийнхөө хувийн тоглолт чиглэл тайзыг дөргөөж чаддаг Big Bang хамтлагийг уг наадмын тайзнаа харна гэдэг шүтэн бишрэгчдийн хувьд баярт мэдээ болоод байна. Хамтлагийн гишүүдэд одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй JD, Taehan, Daesung нар оролцох бөгөөд энэ бүрэлдэхүүнээрээ эх жил мөн шин дуу гаргахаач мэдгдсэн юм. 2026 оны уг наадам 2-7 хоног дараалан болох бөгөөд тухайн өдрүүд нь 4-р сарын 10-наас 12 болон 17-оос 19-нд таарч байна. Gigi Hadid Rapunzel-ийн дүрд хүч үзнэ. Дэлхийн загварын тайзны алдартай супермодель Gigi Hadid өөрийн карьерийн шинэ талбар руу сорилт хийж Disney-ийн Tangled анимашны лайв акшн хөлбөр дах Rapunzel-ийн дүрд аудишн өгөх нь олонний анхаарлыг татсан. Vogue болон бусад их сурвалжууд мэдээлснээр тэрээр энэ дүрийн шалралт бэлтгэхийн тулд дүүрийн хичээл хүртэл авч дуулах чадвараа хөгжүүлэхэд онцгой анхаарсан байна. Hadid өөрөө хэлэхдээ энэ нь түүний хувьд маш шинэлэг сорилт ижээ. Учир нь Rapunzel бол зөвхөн урт төстэй үлгэрийн гүнж бус харин хөгжмийн авяас дуу хоолойгоор дамжуулан дүрийг бүрэн амьдруулах шаардлагатай дүр. Тиймээс түнд real singer буюу мэргэжлийн туушинтай өрсөлдөх том шалгуур тулгарсан байна. Гисэн хэдиж Disney-ийн уг төсөл одоогоор бүрэн баталгаажаагүй зарим их сурвалжийн мэдээллээр төр хугацаагаар зогссон байдалтай байгааг нь. Hadid өөрөө ч энэ дүрд эцсийн байдлаар сонгодоогүй гэдгээ ил тод хэлсэн. Гэсэн ч түүний энэ орлого нь зөвхөн загварын ертөнцид бус жүжиг болон урлагийн өөр салбарт өөрийгөө сорих хүсэлтэй гэдгийг батлан харууллаа. Disney-ийн Tangled live action хөлбөрийн хувь заяа одоогоор тодорхой бус хэвээр байгаач Gigi Hadid өөрийн зоригтой алхмаар урлагийн ертөнцид шинэ үе таалга тогтсож ирснийг энэ үйл явдал гэрчилж байна. Ерөнхий ивент тэтгэгч Италийн залуусын загварын хамгийн эрэлттэй брэнд Terranova. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээ дуусчихын. Бид энэхүү контентоо илүү уян хатан үзэгч нартайгаа ойрхон байхыг хүсэж болохоор та бүхэнд ямар санагдсан сэтгэлээ чөлөөтэй доор илэрхийлээрэй. Ингээд бичлэг дээрээ лайк дараад мөн дараагийн бичлэгээр аль талын мэдээ сонио хашнаас сонсох хүсэлтэй байна. Доор сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.